17 оногийн медиа хүргийн үзэгчтэй хамтлагийн өдрийн хайдвартай сайхан өнгөрөөсөн үү? Энэ өдөр болж өнгөрсөн онцлог үйл явдлын мэдээллийг сонор мэдээллийн хөтөлбөрөөр үзэгч танд хүргэх гэж байна. Бүтээгдэхүүнтэй хамт байна. Өнөөдрийн мэдээллийг бид аймгийн засаг даргын тамгын газарт болсон шуурхай зөвлөгөөнөөр эхлүүлэх гэж байна. Орон дулаан цаг ирж бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаатай холбоотойгоор өнөөдөр өөрөг даалгаврууд нийлээд өгөгдлөө. Шуурхай зөвлөгөөний эхэнд иргэдийн санал хүсэлтийг хүлээн авдаг 70-35-35 утсан дээрсэн санал хүсэлт болоод өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн судалгаа танилцуулдаг. Мөн үүнтэй зэрэгцэн ажил олгогч болон ажил идэвхтэй хайгч иргэдэд зориулсан мэдээллийг хүргэдэг юм. Хөдөлмөрийн зуучлалын төвийн мэдээлснээр бол өнөөдрийн байдлаар энэ төвд 16 ажил олгогчийн 31 мэргэжлэр 36 ажлын байр нээлттэй байна. За үүнд уламжлалтын бага эмч, программист, эрүүл ахуйн эмч, замын байрлагын туслах, автогрейдер оператор, геодез техникч, байрлагын техникч, замын техникч, дуу хөгжмийн багш, худалдааны төлөөлөгч, ойдолчин үйлчлэгч, тоогооч, барилгын инженер, ерөнхий инженер, хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер гэсэн ажлын байрууд нээлттэй байгаа юм а. Дээр дурдсан ажлын байр таны анхаарлыг татсан бол аймгийн засаг даргын тамгын газарт байрлах хөдөлмөр зуршлын төвтэй холбогдох боломжтой юм а. Орон дулаан цаг ирж хөрс гисж байгаатай холбоотойгоор зураг төслийн ажил хийгдийн тендерүүд зарлагдаж эхлэх гэж байгаа энэ үед бүтээн байгуулалтын ажлууд тун удахгүй эхлэх гэж байгаа юм а. За үүнтэй холбоотойгоор хотын төвд хийгдэх 1.5 км авто замын ажил эхлэхэд бэлэн болоод байгаа юм. Мөн гэр хорооллын шугам сүлжээтэй холбоотой ажил дээр 2 компани зураг төслийг хийж байгаа юм а. Хүүхдийн эмнэлгийн өргөтгөл засвартай холбоотой зураг төслийн ажилч мөн хийгдэж байгаа бөгөөд эрүүл мэндийн яам руу төрөх засгийн 208 сая төгрөгийн засварын ажлын зургийг хүргүүлжээ. За боловсролын яамн дээрээс 2-5 дугаар цэцэрлэгдээ 50 сая төгрөгийн засварын ажил 70 сая төгрөгийн засварын ажил хийгдэн энэний холбогдох материалыг бас бэлтгэж хүргүүлсэн байгаа. За худалдаа авах ажиллагаанд зураг төсвүүдээ ер нь хүлээлгэж өгөөд дуусж байна. Одоогоор бол хөдөө аж ахуйн эсвүүд наран шандын зам, за гэр хорооллын шугам сүлжээ гэсэн үндсэн 3 ажил энэ зураг төсвийн ажил өгөгдөгөө байгаа. Бусад ажлуудаар худалдаа авах ажиллагаа явуулахад бэлэн болсон байгаа. За 15 оны орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудын тараас байршлын дагуу газар чөлөөлөх ажлыг зохион байгуулах газрын харилцааны албанд хандсан байгаа. 5 сарын 1-ний дотор энэ ажлыг зохион байгуулах шаардлагатай байна. Өнгөрсөн жилийн хувьд зам засварын ажил 7 тэрбумаар өмнө нь байгаагүй бүтээн байгуулалтын ажил болон хийгдсэн. Харин зарим компаниудын хувьд замын тохиолдлын ажлыг дутуу үлдээсэн байсан бөгөөд энэ хавар гүйцээх шаардлагыг холбогдох газрууд нь хүргүүлжээ. Өнөөдөр болсон шуурхай зөвлөгөөний үеэр шүүхийн шинжилгээний албанаас өнгөрсөн 14 хоногт хийсэн ажлынхаа талаар мэдээлэл хэлээ. Хэргийн газрын үслэг болон байцаалтын эд мөрийн баримтыг илрүүлэн авах, шүүх эмнэлгийн чиглэлээр шинжилгээд өгнөл гаргах ажлын хүрээнд 13 удаа хэргийн газрын үслэгт оролцсон байна. За 13 удаа хэргийн газрын үзлэгт оролцсон байна. За үүнээс хүн нас барсан 4, хулгайн 4, зам тээврийн ослын 2, галын 2, бусад 1 гэсэн хэргийн өнгөөр хэргийн газрын үзлэгт шүүх эмнэлэг криминалистикийн засгийн алба хаагчид ажиллаж, за энэ ажиллах явцдаа гарын мөр 37, тээврийн хэрэгслийн мөр 1, эд мөрийн баримт 14-ийг тус илрүүлж бэхжүүлэн авч, за уг ажиллагааны явцад 150 гэрэл зургийн үзүүлэлт хийж хүлээлгөө өгсөн байна. Өнөөдрийн шуурхай зөвлөгөөн дээр өнгөрөх 64 хоногийн ажлын талаар тэмж олон хэлтс агентлагууд танилцуулга хийсэнгүй, харин аймгийн засаг даргын тухайд сүүлийн 2 удаагийн шуурхай зөвлөгөөнийг тодорхой шалтгааны улмаас удирдан явуулаагүй байсан бол өнөөдөр өөрийн биеэр үүрэг даалгавар өгсөн юм а. За мөн энэ орон сууц өмчлөлтийн холбоо дээр ер нь бол 30-11-ээр болон иргэдээс бол манай аймагт нэлээд санал гомдлуулж ирж байгаа. Энэ бол шийдэгдэхгүй байгаа асуудал. Энэ сууц өмчлөлтийн холбооны ажлыг одоо яг хэрхэн сайжруулах уу, бүтэц зохион байгуулалтыг сайжруулах гэсэн тал дээр Баян өндөр сумын засгаар баасан жоо одоо ажлын хэсэг гаргаж энэ дээр санал боловсруулж одоо яралтай танилцуулах хэрэгтэй байна. Мөн дулааны үйлдвэрлэлд холбогдож байгаа холбогдуулаад Баян өндөр сумын хэмжээнд, Жаргалан сумын хэмжээнд байгууллагуудын төрийн байгууллага, төрийн бүс байгууллагуудын аж ахуй нэгжүүдийн гаднах одоо өнгө үзмжээ сайжруулах, ногоон байгууламж бий болгох, мөн одоо янз бүрийн одоо тогтчлтын ажлуудыг хийх ажил дээр одоо анхаарах хэрэгтэй. Энэ дээр ямар нэг уралдааны болцол гаргаж, болцын төлөвлөгөө гаргаснаар танилцуулах хэрэгтэй.
Дулаан орж бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаатай холбоотойгоор мэргэжлийн хяналтын газар болон бусад холбогдох байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй байдал тал дээр анхааран ажиллах хэрэгтэйг хурлын төгсгөлд сануулж байлаа. Өнгөрөх 14 хоногт Баян өндөр сумын хувьд нэлээдгүй ажил хийгдсэн бөгөөд гэр бүлийн хэрэгцээний зориултаар газар эзэмшихийг хүссэн иргэдийн өргөдлийг шийдвэрлэн нөхөн олголтыг хийхээр бэлтгэл ажилд орсон байна. Монгол улсын иргэн бүр гэр бүлийн хэрэгцээний газар, аж ахуйн нэгжийн газар өмчлүүлэх гэсэн хоёр төлөөр газар эзэмших эрхтэй байдаг. Газар нутаг багтаа манай аймгийн хувьд газар өмчлүүлэх хүсэлт Баян өндөр суманд нэлээдгүй ирсэн байдаг бөгөөд 2012 онд гэр бүлийн хэрэгцээний зориултаар газар эзэмших өргөдлөө өгсөн иргэдийн өргөдлөөс эх 5 сарын 15-наас эхлэн нөхөн олголтыг хийхээр бэлтгэл ажилд орсон байна. Энэ ажилтай холбоотой 2012 онд өргөдлөө өгсөн нөхөн олголтод хамрагдах иргэдтэй уулзан тухайн иргэдийн санал хүсэлтийг харгалзан үзээд газрын нөхөн олголтыг хийхээр болж байгаа юм байна. 2015 онд газар өмчлүүлэх ажлыг эрчимтэй явуулахаар төлөвлөд байгаа гинэ. Гэр бүлийн хэрэгцээний зориултаар газар эзэмшихийг хүссэн иргэдийн өргөдлийг 2012 оны өргөдлөөс бид нар авч нөхөн олголтыг хийхээр бэлтгэл ажлаа үндсэндээ хангаад байна. Ингээд 5 сарын 15-наас бол бид нар нөхөн олголтын ажлуудыг явуулна. Иргэдийн одоо 12 онд өгсөн өргөдөл хүсэлтийг бид нар авч тухайн хүсэлтийн дагуу иргэдээс өөрсдийнх нь саналуудыг авч нөхөн олголтын ажлыг хийж байна. Бэлтгэл ажил хангаж байна. За үүнээс гадна энэ жил бол ер нь өмчлөх өрхийн хэрэглээний газраа өмчлөх асуудлыг бид нар бас нэлээд түлхүү тавьж энэ одоо тоог энэ ажлыг нэлээд бас урагштай явуулах тал дээр нэлээд хэдэн ажлыг зохион байгуулж явж байна. Тэгээ өнгөрсөн 14 хоногт хүртэл бид нар 135 нэгж талбарын одоо өмчлөх асуудал дээр иргэдийн хүсэлтийг хүлээж авч ингээд шийдвэрлэх шатанда явж байгаа. Мөн өнгөрсөн 3 сарын 24-нд Баян өндөр сумын иргэдийн төлөөлөгчдийн ээлжид босоод 4-р хуралдаан болж өндөрсөн. Хуралдаанаар 2015 онд Баян өндөр суманд хийгдэх хөрөнгө оруулалтын жагсаалтанд нэмэлт тодогцлууд орсон талаар Баян өндөр сумын засаг дарга Баасан Жав энэ үеэр хэлж байлаа. Гэр хороолол болон орон сууцны хоорондох явган хүний замыг шинжилэн засварлах, шинээр барьж байгуулах тухай тодтгол нэмж орсон байна. Уг ажлыг олон нийтийн оролцоотой буюу тухайн багийн иргэдийн байгуулсан бүлгүүд зохион байгуулж хийхээр болсон байна. Өнгөрсөн 7 хоногт эдийн засгийн чуулганаар зохион байгуулж ирээдүйн хөгжлийн тухай олон асуудлыг хүндсэн Монгол улс 2040 онд Олимпийн наадмыг зохион байгуулахаар зэхэж байгаа тухай The Atlantic сайт мэдээлжээ. Уг нийтлэлд ерөнхийлөгч Швейцар улсад хийсэн ажлынхаа үеэр 2040 онд Улаанбаатар хотно Олимпийн наадмыг зохион байгуулах тухай санамж өчигт олон улсын Олимпийн хорооны ерөнхийлөгч Жак Роктай хамт гарын үсэг зурсныг тэмдэглэсэн байна. Мөн нийслэлийн засаг дарга Батуулийн барихаар зэхэж буй зохицолборыг 2040 онд Улаанбаатарт зохион байгуулах хүсэлтэй байгаа Олимпийн наадмын бүтээн байгуулалтын эхлэл хэмээн үзэж буйг онцолсон байна. 25 жилийн дараа Олимпийн наадам зохион байгуулах мөрөөдлөө биелүүлэхийн тулд Улаанбаатар хотын удирдлагууд Хүйд олон хуудгийн хүндэд Монгол наадам хэмээх зохицолбор барих талаар судалж байна. Одоогоор монголчууд наадмын үеэр л очиж хурдан морь уралдахыг үздэг. Хүйд олон хуудгийг 13.6 мянган га талбайд уг төсөл сүндэрлэх юм байна. Тус зохицолборыг барихад 130 сая америк доллар шаардлагатай бөгөөд томоохон зохицолборыг бүгд найрамдах Хятад ард улсын Шанхай групп барихад бэлэн байгаа хэмээн нийслэлийн удирдлагууд ярьсан байна. Хэрвээ энэ групп төслийг хэрэгжүүлэх шийдвэр гаргавал шаардлагатай хөрөнгийг жилийн 1.5 хүртэлх хувийн зээлээр авах гинэ. Монгол наадам зохицолбор төслийн дарга Цогтбаатар ярьснаар одоогийн төлөвлөж байгаа төсөл нь зөвхөн эхний алхам гэлээ. Цаашдаа зохицолборыг өвлийн спортын ордон морин тойруулга нэмж өргөдөх бөгөөд бүр цаашдаа улирал харгалзахгүйгээр бүх төрлийн спортоор хичээлэх боломж бүрдүүлэх юм байна. Эхний төсөл 4-5 жилд хэрэгжүүлж байгаа бөгөөд үүнд 30 мянган хүний суудалтай иж бүрэн инженерийн тоноглолтой цэнгэлдэх хүрээлэн 5 мянган хүний суудалтай морь барианы талбай 3 мянган хүний суудалтай сур харвааны талбай 2 мянган хүний суудалтай шагаан харваан ордон 200 өрөө бүхий орчин үеийн дээд зэрэглэлийн зочид буудал баригдах гинэ. Мөн 500 гаруй тогтмол 1000 гаруй улирлын чанартай ажлын байрыг бий болгох зорилтыг тавьж байгаа гинэ. Төслийн дараагийн ээлжийн бүтээн байгуулалтыг концессийн гэрээгээр хэрэгжүүлэх юм байна. Ингэснээр зохицолборыг тойрсон хүчирхэг аж ахуйн нэгжүүд байгуулагдана хэмээн Улаанбаатар хотын удирдлагууд харж байгаа гинэ. Уул уурхаан томоохон төслөөрөө эдийн засгийн тесрэлт хийснийгээ унгаахгүй авч явахыг эрмэлзэж байгаа. Монгол улс 2040 онд Олимпийн наадам зохион байгуулах мөрөөдлөө биелүүлэхээр ингэж зорж байна. Улсын их хурлын хаврын ээлжид чуулган өнөөдөр нээлттэй хийлээ. Улсын их хурлын даргын захирамжаар хаврын чуулганаар хилцэг асуудлын тогтоолыг гаргасан байна.
Хэлэлцэх асуудлын эхэнд Монгол улсын эдийн засаг нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн бэлэлтийн тухай болон 2016 оны үндсэн чиглэл төсвийн хүрээ нэмэгдэл 2017-оос 2018 оны төсвийн төсөөллийн тухай асуудлууд багтжээ. Үүнээс гадна хаврын чуулганаар хэлэлцэх хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төсөл, үйлдвэрлэлийг дэмжих тухай болон казиногийн тухай хуулийн төсөл анхаарал татаж байгаамаа. Мөн татвартай холбоотой багц хуулийн төслийг засгийн газраас улсын хурал өргөн барьсан гэж ерөнхий сайд сайхан бэлэг мэдэгдсэн юм а. Энэ 7 хоногт улсын хурлын байнгын хороод Монгол улсын эдийн засаг нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт, ирээдүйн өв сангийн тухай хуулийн төсөл, казиногийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх товтой байгаамаа. За үүний дараа нэгдсэн хуралдаанаар Эрдэс баялагын ил тод байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсхийг шийдвэрлэх юм а. Мөн Баасан гарагт Монгол улсын ерөнхийлөгч элбэгдорж чуулганы нэгдсэн хуралдаанд тайлангаа тавихаар хуваард тусгагдсан байна. Үндэсний аудитын газраас авто замын хөрөнгө оруулалт болон үр дүнгийн тайланг төсвийн байнгын орооны даргад хүргүүллээ. Тайлангаар хэд хэдэн асуудал хөндөгдсөн байна. Тухайлбал орон нутагт иргэшилжсэн төслүүдийн хяналт хангалтгүй, авто замын хөрөнгийн их үүсвэр дутагдaltaй, норматив стандартыг сайжруулах шаардлагатай байгаа бол худалдан авах ажиллагаанд хэд их хугацаа зарцуулж байгаа нь төслийн хэрэгжилт удаашрах үндэс болж байгааг анхааруулжээ. За өнгөрсөн 2 жилийн хугацаанд нийт 991.25 км замыг улсын комист хүлээлгэн өгсөн байдаг. За энэ нь нийт барихаар төлөвлөсөн 3711.8 км замын 26.7%-тай тэнцэж байгаамаа. Санхүүжилтийн их үүсвэрийг задлаад харуул улсын төсвөөс 69.6 тэрбум төгрөг, бондын хөрөнгөөс 176 тэрбум төгрөг, зээл тусламжаас 123.2 сая Америк долларыг авто замын төслүүдэд зарцуулжээ. Гэхдээ гүйцэтгэгчийн 1 жилд барих замын дундаж хүчин чадал тааруулан замын уртыг багц болгон хуваагаагүйгээс дийлэх төслүүд хугацаанд хэрэгжихгүй эсвэл он дамжиж байгаа ажээ. За үүнээс гадна аудитын тайлангаар гэрээ байгуулах эрхийг 10-аас 11-р сард олгож байгаа нь учир дутагдaltaй байгаа болон гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаа тохиолдолд харилцан тохиролцоход 1-2 жил зарцуулж байгааг тайланд онцолжээ. 2015 онд гэхэд он дамжиж байгаа 921.9 тэрбум төгрөг, 110.3 сая Америк долларын гэрээний дүнтэй 2720.5 км урттай замын ажил байгаамаа. Эдгээр 66 замын төсөлд өмнөх жилүүдэд төлөвлөлт худалдан авах ажиллагаа гэрээний хэрэгжилт ажлын чанар уялдаагүйтэй холбоотой байжээ. За мөн зээл тусламж, бондоос санхүүжиж байгаа замуудын тендерийн шалгуур нөхцөлийг үндэсний компаниуд хангахгүй байгаа нь гүйцэтгэгчээр шалгарахгүй байх нөхцөл болж байгааг тайланд онцолжээ. Монгол улсын гадаад иргэн сайд Пүрэв Сүрэн Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн ирэхэд элчин сайд Шимүзу нар өнөөдөр Япон улсын засгийн газрын төсвийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд нийт 1 тэрбум йен буюу 16 тэрбум 700 сая төгрөгийн 2 орны засгийн газрын хооронд солилцох нот бишигт гарын үсэг сурлаа. Монгол улсын гадаад хэргийн сайд Пүрэв Сүрэн Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн ирэхэд элчин сайд Шимүзу нар өнөөдөр Япон улсын засгийн газрын төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд за нийт 1 тэрбум йен буюу 16 тэрбум 700 сая орчим төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл, улс цэвэршүүлэх тоног төхөөрөмжийг нийлүүлэх төслийг хэрэгжүүлэх тухай хоёр орны засгийн газрын хооронд солилцох нот бичигт гарын үсэг зурлаа. Эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх төслийн хүрээнд эмнэлгийн анхан шатны үйлчилгээ үзүүлэх сумын эрүүл мэндийн төв болон сум дундын эмнэлгүүдэд тоног төхөөрөмж нийлүүлэх юм байна. Үүнд Япон улсад үйлдвэрлэсэн оншилгооны болон мэс заслын тоног төхөөрөмж халамж суулгын болоод эмэгтэйчүүдийн эмчилгээний багаж тоног төхөөрөмж хүлээж авах юм байна. Энэ төсөл хэрэгжснээр орон нутгийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахын зэрэгцээ хот хөдөөгийн эрүүл мэндийн үйлчилгээний ялгааг арилгах ач холбогдолтой гэж үзэж байгаа юм байна. Түүнчлэн ус цэвэршүүлэх тоног төхөөрөмж нийлүүлэх төслийн хүрээнд туулгын бохирдлын нэг шалтгаан болж байгаа. Үйлдвэрүүдээс гарч байгаа бохир усыг цэвэршүүлэх тоног төхөөрөмж авах юм байна. Ингэснээр усны бохирдолд тулгамдж байгаа асуудлыг арилгахад чухал нөлөө үзүүлнэ хэмээн талууд онцолсон байна. Мэдээллийн хэлбэртэй хамттайгаа үзэгчдэнд баярлалаа. Дэлхийд дахинд болж өнгөрсөн онцлог үйл явдлын мэдээлэлээр хөтөлбөр үргэлжлэн хурж байна. 2004 оноос хойш 5 дахин өсөөд байсан төв банкуудын гадаад валютын нөөц буурч эхлээд байна. 3 дугаар сарын байдлаар олон улс дахь валютын нөөц 11.6 их 80 ам долларт хүрсэн өнгөрсөн оны 8 дугаар сараас хойш огцом агсан үзүүлэлт болж байгаа юм а. Тухайлбал хамгийн их валютын нөөцтэй бүгд найрамдах хятад ард улс нөөцийн хэмжээгээ 3.8 их 80 ам долларт хүргэн тансан бол Орос улбаны улсыг 25%-аар буурч
361 тэрбум $, хүрээд байна. Учир нь төв банкуд $ын ханш чангарахдаа зэрэгцээд гадагш чиглэсэн хөрөнгөний урсгалыг нөхөх, мөн өөрсдөө мөнгөний тэмдэгтийн ханшийг дэмжих зорилгоор валютын нөөц өсөө зарцуулж эхэлжээ. Гадаад валютын нөөц өсөхийн зэрэгцээ дотоодын мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж цаашлаад эдийн засгт дэмжлэг болж байгаа юм а. Хэдийгээр мөнгөний нийлүүлэлтээ нэмэгдүүлэх өөр аргууд байдаг ч хангалттай нөөцийн улсын хувьд мөнгөний тэмдэгтийн ханшаа унгахаас өөр үр дүнд хүрдэг байна. $, ханшаас шалтгаалan валютын нөөцөд гарсан өөрчлөлт нь дэлхийн эдийн засгт томоохон хөдөлгөөн үүсгэж болзошгүй байгаа юм. Нэгдүгээр төгжиж буй орнууд мөнгөний нийлүүлэлтээ нэмэгдүүлж эдийн засгийн өсөлтөд дэмжихэд хүндрэл учирна. Харин хоёрдугаарт еврогийн ханш буурна. Мөн Америк нэгдсэн улсын засгийн газрын бондын эрэлт буурахад сөргөөр нөлөөлөх өндөр магадлалтай юм а. Ерөнхийдөө газрын тосны ханш уналттай хөгжиж буй орнуудын эдийн засаг сул байгаа энэ үед валютын нөөцийн бууралт цаашдч үргэлжлэнэ гэж шинжээчд үзэж байна. Оросын албаны улсын ерөнхий сайд Дмитрий Медведев Аз дахь айлчлаа Вьетнам улсаас эхлүүлж байна. Тэрээр өчигдөр тус улсын нийслэл Ханоиг зоржээ. Оросын албаны улсын гүйцэтгэх засаглалын тэргүүн Вьетнамд 2 хоног айлчлахдаа Хо Ши Минь хотод очихоор төлөвлөжээ. Дмитрий Медведевийг тус улсын ерөнхий сайд Ингван Танзун хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр Медведев Вьетнам улсын Евро-Азийн эдийн засгийн холбоо буюу Армени, Беларусь, Казахстан, Оросын албаны улстай чөлөөт худалдааны гэрээ хийх боломжтой анхны улс гэдгийг онцолсон байна. Тэрээр Вьетнамын хэвлэлд өгсөн ярилцлагатай хэрвээ тус гэрээ хийгдвэл Вьетнам Оросын албаны улсын 40 сая хэрэглэгчид хүрэх боломжтой болно гэж үзжээ. Оросын албаны улсын ерөнхий сайдыг 30 бизнесмен дагалдаж байгаа юм байна. Үүний дараа тэрээр Тайландын Бангкок хотыг зорих юм а. Америкийн нэгдсэн улсын Сенатын 13 тэргүүн FIFA-гийн тэргүүн Зеп Блаттер загтал явуулан шаардлага хөргүүлжээ. Америкийн гол 2 нам болон бүгд найрамдах намбаа ардчилсан намын төлөөлөгчид нээж бичсэн энэхүү загталд Оросын албаны улс нь Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлыг зөрчсөн хэвээр байгаатай холбогдуулан 2018 он зохион байгуулах дэлхийн хөл бөмбөгийн аврах шалруулах тэмцээний эрхийг нь хасах уриалгыг гаргасан байна. Америкийн сенатчид дэлхийн аврах шалруулах тэмцээнийг Оросд зохион байгуулснаар шүүмжлэн буруушаагдах ёстой. Ерөнхийлөгч Путин дэглэн бэхжиж, ерөнхийлөгчийн нэр хүнд зохисгүй байдлаар өсөх шалтгаан болно гэж үзсэн юм а. Үүнээс гадна Украины хэрэг явдалтай холбоотойгоор Оросын албаны улсын эсрэг дэлхийн 40 улс 20 арга хэмжээ авсан төдийгүй эдгээрийн тэн хагас нь Бразил 2014 онд болсон дэлхийн аврах шалруулах тэмцээнд оролцсон улсууд гэдгийг онцолжээ. Улмаар FIFA-гийн удирдлагууд ээлжид бус хуралдаан зохион байгуулж, түүн дээрээ тэмцээн зохион байгуулах эрхийг өөр улсад шилжүүлэх асуудлыг нэг мөр шийдэхийг уриалсан байна. FIFA-гийн эвлийн төлөөлөгч Дэйлия Фишер сенатчдын загталд тайлбар өгөхдөө улс төрийн хямрал эдрийг шийдэхин тулд аливаа нэг улсыг бусдаас тусгаарлан ганцаардуулах талцсан туушрах замаар спортын тэмцээн уралдаанд бойкот зарлах нь иймэрхүү асуудлыг шийдэхэд тиймч үр дүнтэй биш гэдгийг түүх харуулсан гэсэн байна. Цаашлаад хөл бөмбөгийн бүхэл төрлийн асуудал түүний дотор дэлхийн улс төртэй холбоотой асуудлуудыг шийдэл гэж үзэж болохгүй гэдгийг онцлоод мөн дэйл нь эерэг нааштай өөрчлөлт дагуулдгийг бид бүгд харсан тул яг тийм зүйлсийг 2018 оны Оросд болох дэлхийн аврах шалралт тэмцээн авчирна гэж FIFA найдаж байна гэж мэдэгджээ. Өнгөрсөн 7 хоногт Кен улсын зүүн хойд хэсэгт орших Гариса их сургууль террорист хадлага гарч тус сургуулийн багш оюутан нийсэн 148 хүн амнасаа алдсан юм. Уг үйл явдалтай холбоотойгоор Кенийн ерөнхийлөгч улс орондоо 3 өдрийн гашуудлыг зарлаж хэд даврагчдын эсрэг хатуухан тэмцэнэ гэдэг мэдэгдсэн байна. Их сурвалжийн мэдээснээр халдлага үйлдсэн 7 хүнийг ажиллагааны үеэр хороож 50 хүнийг баривчлан байцаж байгааг нэ. Түүнчлэн энэхүү аимшигт террорист халдлагыг Сомалийн Аль-Шабаб бүлэглэл үйлдсэн тодорхой болоод байгаа юм. Засгийн газраас Мохаммед Махмуд гэгчийг хэргийн гол сэжигтээр нэрлсэн бөгөөд түүний тухай мэдээлэл өгсөн хүнд 20 сая кен шийлэн буюу $215,000 шагнал олгоно гэж амлажээ. Мохаммед Мухаммуд Жуба мужид үйл ажиллагаа явуулдаг зэвсэг дайчдын захирагч юм байна. Түүний өнгөрсөн 7 хоногт Гариса их сургуульд гарсан халдлагаас гадна өнгөрсөн жилүүдэд үлдэгдсэн хэд хэдэн халдлагад буруутгаж байгаа юм а. Тэрээр Кенийн иргэн бөгөөд 3 их нэртэй гэж их сурвалжууд мэдээлжээ. Эхнэрүүдийнх нь 2 нь мөн л Аль-Шабаб бүлэглэлтэй холбоотой гин. Үүнээс гадна тус иргэний өөр нэг сэжигтнэр Абдрахам Абдуллаг нэрлэжээ. Түүний эцэг Абдуллахим Дакарын Кенийн хойд хэсгийн Мандер мужид ажилтдаг засгийн газрын ажилтан юм а. Абдрахам Абдуллагыг 2013 онд Найрабо их сургуулийн хуулийн сургуулийг төгсөжээ. Ингээд 2 сарын турш банкнд ажиллаж байгаад сургахгүй алгуулсан байна. Гариса их сургууль гарсан халдлагын үеэр нас барсан тооцогдож байсан хэд хэдэн хүн 2 хоногийн дараа олджээ. Синтэ Чероти хэмээх 19 настай оюутан бүсгүй 2 хоногийн турш шүүгэнд нуугдж биеийн төрөхтэйг лосон ууж амьд гарсан байна. Халдлага гарснаас хойш 50 цагийн дараа түүнийг шүүгнээс олсон байна. Болсон явдалд цочирдсан оюутан бүсгүй цагдаа нарыг Аль-Шабаб бүлэглэлийнхэн хэмээн бодож нуугцаар байсан ба сэтгүүл зүүн гүн цочирдолд орсон байжээ. Цагдаа нар түүнийг шүүгнээс гаргахын тулд алан хайтагчд биш гэдгээр тайлбарласан боловч итгээгүй гинэ. Харин их сургуулийнхын захирал ирж ятгахснаар түүнийг шүүгнээс гаргасан байна. Ингээд түүнд баг зэрэг сүү өгч ойролцоох эмнэлэгт хүргэжээ. Түүнчлэн халдлагын үеэр нуугдж амь гарсан 4 хүнийг өнгөрсөн бэм гарагт олсон гэж албаны хүмүүс мэдээлжээ. Мэдээллийн хөтөлбөр өнөөдөр болж өнгөрсөн онцлог үйл явдлыг гэрэл зургийн хайснаа хэрхэн болсныг тайлбартаагаар хүргэж байна.
Өргөжлүүлсэн та бүхэн 3 хотын орой өдрүүдийн цаг агарын мэдээллийг хүлээн авч үзнэ. Мэдээллийн хэлбэртэй хамтдаа үзэгч танд баярлалаа. Энэ 7 хоногийн турш бид болж өгөх онцлог үйл явдлын мэдээллийг цаг алдалгүй бэлтгэн хүргэсээр явах болно. Таны шинэ 7 хоногийн ажил амжилт хүсье баяртай үзэгчтэй.